Та бүхэндээ хятадын нэгэн хэвлэлд гарсан хойд Солонгос бүсгүйн тухай нийтлэлийг хүргэе. Пхеньяны гадаадын жуулчдад зориулсан зочид буудлын тамхины лангууны ард нэгэн хойд Солонгос бүсгүй хятадын жуулчны сая худалдаж авсан Жунхва тамхиг ширтэн зогссон. Нүдэнд нь тодорхойлоход бэрх олон давхар мэдрэмж гясхэв. Энэ нэг хайрцаг тамхи нь нийгмийн байр суурийн бэлэгдэл болж хоёр улсын эрчүүдийн ялгааг тусгаан харуулж байлаа. Тэд өмөрний иргэдээр байрлах Янгогдо олуулсан зочид буудал шөнө дөлөөр гэрлээр дүүрэн асна. 47 давхар энэ барилга нь Пхеньяны хоёр тансаг зочид буудлын нэг бөгөөд гадаадын жуулчдад тусгаалan зориулагдсан. Энд аяллаа хөтчөөр ажилдаг Ким Йонг Ми орой бүр зочид буудлын үүдэн зогсон гаднаас ирж буй жуулчдыг байнга ажиглан элдвийг эргцүүлэн зогсдог. Энэ орой тэр шинхэн гэрэлсэн хятад хосыг анзаарлаа. Нөхөр нь эхнэрийнхээ цүнхийг болгоомжтой барин хоёул инээлдэн ярилцаар цахилгаан шат руу алхана. Ким Йонг Ми анх ажилд орохдоо ахлагч хөтчөөсөө дараах үгсийг сонсож байв. Хойд Солонгос эрчүүд их эршүүд гал тухайд ордоггүй. Ир хүн хоол хийхийг ичхэвтэр зүйл гэж үздэг. Энэ үг түүний 25 жилийн амьдралын турш байнга батлагдсаар ирсэн. Аав нь хизээж гал тухайд орж үзээгүй, ах нь гэрэлснийхээ дараа бүх гэрийн ажлыг эхнэртэй даатгсан. Заримдаа Ким Йонг Ми бэр ихчдэд туслахад ах нь энэ бол эмэгтэй хүний үүрэг хэмээн өөрийгөө зөвтгөн. Хойд Солонгост насан турсан эрчүүдийн 70 гаруй хувь нь тамхи татдаг бөгөөд тамхи санал болгох нь нийгмийн харилцааны хамгийн наад захын ёс зүйд тооцогдно. Ким Йонг Ми жуулчдыг дагуулж явахдаач, ажилд харсны дараач, алхаж бас дугуй унаж байхдаач амандаа тамхи зүүн харж яваа эрчүүдийг байнга хардаг. Оройн цагаар замын хажууд хэсэг ирчүүд цугларч яаран гэртээ харихгүй, эхнэрүүд нь оройн хоол хийж дуусгахыг хүлээн ярилцсан сууцгаах нь элбэг. Ким Йонг Мигийн хамгийн их дургүй хүрэгдэг зүйл бол хойд Солонгос эрчүүдийн дундах хачирхалтай соёл. Тэдний ойлголтоор татаж буй тамхины төрөл нь тухайн хүний нийгэмдэх байр суурийг илэрхийлдэг. Дундаж хойд Солонгос эрэхтэй сардаа ердөө Монгол мөнгөөр 100-аас 150 мянган төгрөгийн цалин авдаг хэрнээ нэртэй үнэтэй тамхинд их мөнгө зарцуулахад бэлэн байдаг. Ким Йонг Ми 727 нэртэй дээд зэрэглэлийн хойд Солонгос тамхи нэг хайрцаг нь энгийн хүний хэдэн сарын цалинтай тэнцдэг гэж сонсож байв. Бас Ким Йонг Мид шинхэн гэрэлсэн хятад улсын харилцаанд ихэд сонирхол татагдав. Нөхөр нь эхнэрийнхээ цүнхийг өөрөө барьж, хооллох үед эхлээд түүнд хоол авч өгч, зураг авахулахтан ч төвчээртэйгээр хүлээж өгнө. Нэг удаа Ким Йонг Ми тэсгэл авдан хятад эхнэрээс танай нөхөр үргэлж ийм халамжтай байдгүй гэж асууж. Харин эхнэр нь нэмсэглэн хятад олон эрчүүд гэрийн ажил хийж хүүхдээ хардаг. Аав минь байн хоол хийдэг, харин манай нөхөр надтай хамт дэлгүүр хүртэл явдаг гэж хариулсан байна. Эдгээр үгс Йонг Мигийн сэтгэлийг хөдөлгөв. Тэрээр хятад эрчүүд зөвхөн ажиллаа хийдэг төдийгүй гэрийн ажилд идэвхтэй оролцож, эхнэртэйгээ хамт хүнс цуглуулж, хүүхэд асрахад нь тусалдаг гэж сонссноо саналаа. Илүү олон жуулчны баг дагуулan явах тусмаа тэр илүү олон нарийн зүйлс ажиглав. Ахмаг насны хятад эрчүүд эхнэрүүдийнхээ зургийг авч өгч, худалдан авсан зүйлсийг нь барьж өгнө. Залуучууд нь эхнэрээсээ ядраагүй юу, цангаагүй юу хэмээн асуув. Ийм өчүүхэн боловч халамжтай үйлдэлүүд хойд Солонгос эрчүүдийн дунд маш ховор. Хамгийн их гайхшруулсан зүйл нь Орос гэр бүлийн хэрэглээний хэв маяг байлаа. Нэгэн удаа Орос эмэгтэй жуулчин нилээд үнэтэй дурсгалын зүйлд дурлахад нөхөр нь огт эргэлзэлгүй худалдаж авч өгсөн. Харин хойд Солонгост ийм тансаг хэрэглээ ихэвчлэн зөвхөн эрчүүд өөрсдөө байр суурийг илтгэх зүйлд мөнгө зарцуулах үед л тохиолддог. Бас тамхины лангуу бол хойд Солонгос эрчүүдийг ажиглахад хамгийн тохиромжтой цонх юм. Йонг Ми тэднийг энд байнга сатаж янз бүрийн тамхины үн брендийг нямбайлан харьцуулж байгааг олонтоо хардаг байсан. Хойд Солонгост 60-аас 70 орчим төрлийн тамхи байдаг. Үнэ нь хэдхэн центихээс эхлээд хэдэн $10-той тэнцсэн. Цалин хөлс баг тамхи төрөөс норомжилж олгодоггүй тул ихэнх хойд Солонгос эрчүүд нэг хайрцаг нь 3500-аас 7000 төгрөгийн үнэтэй тамхи татдаг. Хятадын тамхиг хойд Солонгост зэрэглэлд ангилж үздэг. Хойд Солонгос эрчүүдийн хамгийн их таашаадаг дөрвөн төрөл нь хятадаас орж ирдэг тамхи байдаг аж. Гадныхан зориулсан дэлгүүрүүдэд тамхиг бүр ширхгээр зардаг. Дунд зэргийн английн тамхин ширхэх нь 20 орчим цент орчим. Харин хятад жуулчдын байнга авч явдаг Жунхва тамхи баян чинэлэг хойд Солонгос эрчүүдийн хувьд нийгмийн байр суурийн бэлэгдэл болжээ. Йонг Ми олон хойд Солонгос эрчүүдийн хувьд нэг хайрцаг сайн тамхи эхнэртэй шин даашин завж өгөхөөс илүү чухал байдгийг мэддэг.
Пхёньяны хамгийн дээд зэрэглэлийн хоёр зочид буудлын нэг болох Янгогдо зочид буудлын нь Тэдүү мөрний ирэг дээр байрладаг бөгөөд зөвхөн гадаадын жуулчдад зориулагдсан. Энэ газар Ким Йонг Мигийн хувьд хоёр өөр соёл мөргөлдөж буйг ажиглах цонх болдог байлаа. Зочид буудлын 47 давхарт байрлах иргэдэг ресторан Пхёньяныг бүхэлд нь харуулдагч үнэн нь маш өндөр. Нэг аяга бибимбап Монгол мөнгөөр 44 мянган төгрөг бөгөөд энэ нь дундаж хойд солонгос хүний 10 өдрийн цалинтай тэнцсэн. Зочид буудлын зоогийн газрын өрөөнд гоожурын Цинтау шар айраг Монгол мөнгөөр 34 мянган төгрөг, харин Chivas Regal виски 640 мянган төгрөг орчмоор зарагдана. Ким Йонми энд ирж зугаацсан хэд хэдэн хойд солонгосын шинэхэн баячуудыг харж байсан бөгөөд тэдний Rolex цагнууд гэрлийн дор гэлэлцэн. Йонмиг хамгийн их гайхшруулсан зүйл бол зочид буудлын өсчний үнийн жигсаалт байлаа. Ирчүүдийн хялбар засалт 50 мянган төгрөгтэй тэнцэх бөгөөд энэ нь дундаж хойд солонгос хүний хагас сарын цалинтай тэнцэж байв. Ким Йонми ажлынхаа талаарх дотоод зөрчил түгшүүрийг өдөр ирэх тусам илүү их мэдэрч байлаа. Тэрээр сар бүр гадаад валютын эрхийн бишиг ашиглах боломжтой мөн дундаж хойд солонгос хүнээс хавьгүй өндөр цалин авдаг тул гэрлэхэд эрэлттэй бүсгүйд тооцогддог байсан. Харин хойд солонгос эмэгтэйчүүдийн нүдээр бололцоотой ир гэж тооцогдох хэд хэдэн шинж байдаг. Үүнд ухаалаг гар утастай байх, дотоодын ариран гар утас хамгийн багадаа монголоор 750 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хагас жилийн цалин хуримтлуулж байж авдаг. Мөн гялалцсан арьсан гутал өмсөх, талаангүй бол арьсан гутал авахд их мөнгө ордог. Мөн цэрэг төрийн албан хаагч эсвэл их сургууль төгссөн гэх мэт албан ёсны найдвартай статус бүхий зэрэг нь гарцаагүй боломжтой эрд тооцогдно. Ким Йонмигийн хувьд өөрийгөө хойд солонгосын олон ирчүүдийн хамтрагчаа сонгохтой тавьдаг шалгуурыг хангаж байгаагаа мэддэг байв. Гэвч хойд солонгос ирчүүдийн гүн суусан иршүүд эрэгтэй төвтөө үзлэх тэр хүлээн зөвшөөрч чаддаггүй байлаа. Тэрээр нэг удаа гэрэлсэн хамт ажилдаг эмэгтэй амьдралыг нүдэрээ харсан юм. Нөхөр нь ажил тараад өдөр бүр найзуудтайгаа архиуж тамхи татан зугаацсан. Харин эхнэр нь ажил хийхин зэрэгцээ гэрийн бүх ажлыг амжуулж хүүхдээ ч харна. Эхнэр нь гомдлохоор нөхөр нь эн чинь эмэгтэй хүний үүрэг биш үү гэж хэлдэг байв. Ким Йонмигийн хамгийн дотны найз гэрэлснийхээ дараа яг ижил байдалтай тулгарчээ. Нөхөр нь цалингийнхаа ихэнхийг тамхи болон найзуудтайгаа хооллоход зарцуулж гэр бүлийн орлогыг нөхөхийн тулд эхнэр нь жижиг наймаа эрхлэхээс өөр аргагүй болсон байна. Энэ үзэгдэл Пхёньянд огт ховор биш, бараг 60% айл өрхөд эмэгтэйчүүдийн бизнесийн орлого нь нийт гэр бүлийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг аж. Йонми эдгээр асуудлыг ээжтэйгээ ярилцахыг оролдсон ч ээж нь хойд солонгос ирчүүд угаасаа ийм л байдаг. Хит их юм шаардаад байвал чамд хань болоход улам хэцүү болно гэж хэлжээ. Хойд солонгосын нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь айжмаар сайжирж байгаа ч уламжлалт үзэл санаа гүн бат суусан хэвээр. Ким Йонми хүүхдүүдийн дугуйлан хичээлээс гадуурх үйл ажиллагаанаас хүртэл хүүсийн ялгаа тод харагддгийг мэднэ. Охид ихэвчлэн хоол хийх, бүжиглэх, хатгамал хийхийг сонгодог бол хөвгүүд хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг гадаа спортод дуртай. Хойд солонгос эмэгтэйчүүд гэр бүлийн орлогыг дийлэнхийг бүрдүүлдэг атлаа нийгэмдэх байр суурь нь үүнтэйгээ дүүцэн дэвшилдэггүй. Энэ зөрчил Ким Йонмиг гайхшруулж бухимдуулдаг байлаа. Үсгүй хятад улсад ажиллаж байсан зарим хойд солонгос охид хятад эмэгтэйчүүдэд атаархан ярьдгийг сонсож байсан. Тэдний бодлоор хятад ирчүүд хойд солонгос ирчүүдээс огт өөр, зөвхөн чадвартай төдийгүй маш халамжтай гэр бүлдээ анхаардаг аж. Гэвч янз бүрийн шалтгаанаар тэд хятад ирчүүдтэй гэрлэх боломж бараг байдаггүй. Ким Йонми альва хил дамсан гэрлэлт хойд солонгост бараг боломжгүй гэдгийг мэднэ. Тиймээс тэр эдгээр ажиглалт бодлоо дотроо хадгалж аяллыг хөтжин ажиллаа хийж байхдаа хоёр өөр соёлын ялгааг чимээгүйхэн ажигласаар л сон. Янгогдо зочид буудалд шөнө болоход Ким Йонми тухайн өдрийн ажлаа дуусгалаа. Зочид буудлын дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө лангуун дээр тавьсан хятад тамхинуудыг ч харав. Жунхва да Цанмен Фэнхуан. Эдгээр нь хойд солонгост нэр хүнд байр суурийг илэрхийлдэг тамхинууд байв. Үсгүй бас өглөө харсан хятад хосыг санав. Нөхөр нь эхнэртэй пальтог нь болгоомжтой өмсөж байсан дүр зураг санаанд нь тодхон үлджээ. Ким Йонми аяархан санаалдаад ажилчдын хаалганы зүг алхав. Коридорын хананд хуучирч гандж эхэлсэн суртал ухуулгын зураг өлгөөтэй байлаа. Инээмсэглсэн хойд солонгос гэр бүл харин эцэг нь голдон сүрж авахландаа сууж харагдана.
Ким Ёми зураг руу нэг харснаа алхмаа түргсгэж зочид буудлын урт хонглын үзүүрт алга боллоо.